За энэ хэсэгтээ бид зөвчөлтэй мэдээлэл өгөх гэж байна. Хүнсний ногооны салбарын судалгаа гарсан байна. За Швейцарын эмчилгээ агентлагийн Монгол ногоо засгийн захиалгаар хийгдсэн хүнсний ногооны зах зээлийн судалгааны тайлангийн үр дүнгээс бид та бүхэндээ танилцуулах гэж байгаа. Манай студид MMCG судалгааны компани гүйцэтгэгчтэй альбом ирсэн байна. Өглөөний мэнд хамарсан. Өглөөний мэнд Монголыг сайхан өглөө ярьсан утгаа багтай. За баярлалаа. Ерөнхийд нь мэдээлэл өгч шиг боллоо. Та бас одоо яг судалгааныхаа гол зорилгыг хэлээд хэлээд өгч. Яг намайг маш олон янзын сэдвүүдээр энд яриад явах хэрэгс гайхаж магадгүй. Судалгааны байгууллагын онцлог бол ер нь сардаа 4-5 өөр салбар секторын судалгаа явуулж байгаа. Тэр үр дүнгээ бас танилцуулах хэрэгтэй болдог. Энэ одоо бол бид нар хүнсний ногооны үндэсний хэмжээний суурь судалгаа Монгол ногоо төслийн одоо захиалгаар хийгдсэн байж байгаа. Тэгээд ер нь бол энэ төсөл маань бол мэдж байгаа Монгол улсыг бол импорт хүмүүс авахгүй болгосон эхний эрсдэндээ. Одоо энэ эрсдэндээ бол бус төрлийн хүнсний ногоог яаж одоо эх орныхаа хэмжээнд боловсруулах вэ гэдэг ийм гой зорилготой төсөл. Тэгээд судалгааны суурилж ингэж явах хэрэгтэй. Тэгээд яг судалгааны хувьд бол зах судалгааны үр дүн нь бол гарсан байж байгаа. Энэ төсөл слайдууд өгөх байх. Заахнаас нөрөлгчаад төрсөө өгөрөө. Заагийнхнийх нь. За энэ Монгол улсын хүнсний ногоо тариалж байгаа газар нутгийн хэмжээ одоо энийг харагдаж байна л да. Нийтдээ Авхай аймгийн газар нутгийн 30% тэнцвүүс хэмжээний газар нутгад бид одоо хүнсний ногоо тариалж хүмүүс авахгүйгээр. Авхай аймагт 30%. Монгол улсын хэмжээ. Монгол улсын хэмжээ. Тэгэхээр бид газар баг хэмжээний талбай дээр хүнсний ногоо тариалж байна гэсэн. За. Тэгтэл бол одоо энэ дараагийн слайд нь хэрэглээний байдал нь бас энэ гарч ирж байгаа. Нийтдээ бид нэр 322 мянган тонн хүнс хүнсний ногоо хэрэглэж байгаа гэж байгаамаа. За тэгээ энэ дээр бол яг хэрэглээний потенциал нь 366 мянган тонн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг 40 мянган тонны хангалтайг хэрэгцээ бол харагдаж байгаа. Дээр нь бол бас импортоор авч байгаа баггүй хэмжээний ногоо байж байгаа. Тэгэхээр бол бид нар дотоодын зах зээлийг ч бүрэн хангаж чадахгүй байна. Нэлээд их одоо боломжтой потенциал байна гэсэн. Тэгээд энэ дээр энэний дараа хүнсний ногооны хэрэглээний мэдлэгийн асуудлуудыг бол бид нар бас ярих болно. За энд бол бас их сонирхолтой слайд харагдаж байгаа нэг үг гэхэд хүнсний ногооны салбарт ямар хүмүүс ажиллаж байна гэхээр 1781 аж ахуйн нэгж байгууллага бол нийт хүнсний ногооны 30% нийлүүлж байгаа. Тэгтэл бол 33 мянган өрхийн тариалалт бол 70% нийлүүлж байгаа. Тэгэхээр энэ салбар бол маш олон өрхийг бол ингэж хооллож яадаг салбар гэсэн. Тийм үү. Тэгээд ер нь бол хүнсний ногоо бол энэ өрхийн тариалалтын түвшиндөө хөгжүүл илүү зүг байдаг. Яг тэгэхээр том массаар тариалж байгаа тохиолдолд тийм органик тарих боломж бага байдаг. Заавал одоо хими юм ашиглах. Тэгэхээр энэ бол цаашдаа олон өрхүүд энийг тариалаад энэ нь бол бас Монголын одоо олон айлуудын амжиргааны их боломж болох юм боломжтой ийм юу гэж. За тэгээд энэ бол аж ахуйн нэгж байгууллагын хүнсний ногооны хэрэглээний байдлыг ингэж харуулж байгаа. Тэгэхээр төрийн өмчт байгууллага гэхэд бол 8 нийт төрлийн хүнсний ногоо хэрэглэж байгаа. Хувийн одоо ресторан жишгүүд бол 28 нийт төрлийн хүнсний ногоо хэрэглэж байгаа. Шийдээ ингэ байж байна л да. За тэгээд одоо энэ 3 төрлийн хүнсний ногоо төрийн байгууллага хэрэглэж байгаа ресторан 7 төрлөх шиг юм ингээд байж байгаа юм. За тэгээд энэ дараагийн слайд нь бол хэрэглэгчдийн мэдлэгийн асуудал гарч ирж байгаа. За энийг чухал тийм ээ. Тэгэхээр бид нар бол нийтдээ 44 төрлийн хүнсний ногоог бол одоо хэдэн хувийн мэдж байна гэдэг энэ асуудлыг бол яг бол ерөөсө 17-гийн хүмүүс мэддэг юм л дундчаар бол. Уг нь 44 байгаа. Тийм байгаад. За тэрнээс нэг 12-ийн бол ер нь хэрэгж мэддэг гэж. Яг амьдрал дээр бол 5 нэг төрлийн ногоо явуулж байгаа. Луун, санган, байцаас, сармис, манжин гэсэн нэг 5 нэг төрлийн хүнсний ногоо, төмс гэсэн 6 нэг төрлийн. Төмсийг одоо бас хүнсний ногоонд бас оруулахгүй байгаа юм л да тийм. Тэгээд энэ хүнсний ногооны хэрэглээний байдлыг ингээд нэг буцаачвал нэг буцаагаараа тий харах юм бол энэ мань өөрөө нийт энэ бол 7.8 кг хүнсний ногоо дундчаар сард хүн идэж байгаа. Энэ бол нэг Монгол хүний хэрэглэх ёстой хүнсний ногооны хэрэглэнээс бол одоо ер нь бол хүний тийм ээ 2 дахин бага байгаа. Ер нь 60-40% бага байгаа. Тэгэхээр бол ер нь бол хүнсний ногооны тариалалтыг энэ мэдлэг нь ийм бага байгаа гэдэг чинь мэдлэгийг нэмээд хэрэглээг нэмээд байх юм бол энэ зах зээл өөрөө потенциал өөрөө тийх боломжтой зах зээл гэсэн. Нэг талаас нөгөө талаас эрүүл мэндийн шаардлага дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол ер нь 70-аас 80% хүртэл одоо хүнсний ногоо үр тариа жимсэг нийтэд за тэр 10 багахан хувьд одоо тэр мах идэх хэрэгтэй гэсэн дэмжиж эрүүл амьдрнаа Монгол хүн гэдэг ингээд шаардлагатай байгаа. Шаардлага тавиад байгаа. Гэтэл бол яг эсэргээрээ бид нар чинь ингээд амьд. Тэгэхээр энэ хүнсний ногооны хэрэглээний мэдлэгийг бол бас энэ төслийн хүрээнд нэмэгдүүлэх юм билээ. Тийм ажлуудыг маркетинг ажлууд одоо энэ дээр бас
өнөөдрөөс ногоогоор хоол хийх гэж зааж байгаа тийм. Тэгээ ингээд энэ нэмэгснэр бол тэр олон мянган өрхийн тариаланчдын амжиргаа одоо улам ингээд хилээд байх зах зээл нь бүрэн хэлэх боломжтой гэж харж байна. За тэгээ би бол энэ хүнсний ногооны төслөөс гадна бол Монголд энэний дараа жимсийн төсөл хэрэгжүүлсэн гэж бас маш их боддог. Яг тэгэхээр одоо жисарган ч гэдэг юм уу, айс ч гэдэг юм уу ийм манай одоо ундаанууд бол Солонгос, Японоос хэлээд бага хэмжээгээр зарагдаад эхэлсэн шүү дээ тийм. Ийм арт энэ төр экспорт. Гэхдээ энэ бол ингээд асар хэмжээний эрэлт цаана үүсэх боломжтой байгаа байхгүй. Яг энэ эрэлт нь үүсчил бол бид дотоодынхаа жимсний тариалтаараа бол энэ хаах ямш боломж байхгүй. Тэгэхээр бид нар бол энийг жимсгийн тариалтын талбай одоо мэдээж зөндөө юу л газар л байгаа юм чинь нэмэх юм бол энэ чинь бол бас өөрөө ийм ургадаг юм гэдэг чинь гоё шүү дээ. Ингээд дуусчихгүй. Тэгээд энэ бол бас манай эдийн засгийн нэг ийм гол чиглэл болж авч үзэх хэрэгтэй. Яг тэр одоо бол энэ үндэсний үйлдвэрүүд хүрдэггүй байхгүй юм шин. Тэгэхээр дараагийн энэ төсөл нь бол бас ингээд яваасан гэж харж байгаа. За энэний дараагийн бидний слайдыг бол бас хүчтэй харж байгаа слайд нь юу гэхээр нийт хүнсний ногооны тариаланчид маань ямар байна вэ гэхээр нийт тариалангийнхаа одоо тэр кэш шүү дээ бэлэн мөнгө одоо чинь нэг хэрэгжилж үйлдвэрлэл явуулна шүү дээ. Тэрнийхээ 70% нь бол одоо зээлээр явдаг байна. Саний нөгөө өрхүүд нэ. Тэгэхээр бол одоо энэ бизнесийг ингээд нарийн ажиллах юм бол энэ хүмүүс зүгээр одоо бараг бизнес хийх гэж шахуу биш банкны зээл төлөх гэж л бизнес хийж байгаа юм шиг ингээд харагдаад байна. Тэгэхээр одоо бид нар бол ингээд идэвхтэй бол идчихдэг. За. Тэгээд Монгол ногоо идмээр байна гэдэг. Тэгэхээр бид нар энэ салбараа дэмжих хэрэгтэй байна. Тийм фонд үүсмээр байна. Баг хүүтэй зээл өгмөр байна. Тэгээд банкны одоо энэ доктортой санхүүжилтийн хөтөлбөрөөр тэгээд банкуд нэг ярьдаг үсэн. Тэгээд нийгмийн хариуцлагатай зээлж. Энэ дээр бол баг хүүтэй тэгээд зээлийн хугацаа нэг юм жоохон юм тэр тариалт хийж байгаа хүн дээр тохирсон баймир байгаа байхгүй. Яг нөгөө нэг тариал урагцаал авдаг. Тэгээд нөгөө эрдэнэ зээлээ төлөх болдог. Тэгээд хөрхийн нөгөө маш хямд үнээр ингээ өгчдөг юм тал байж байгаа. Тэгээ нэг энэ асуудлыг бид нар шийдэх ёстой. Одоо бид нар хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой шүү дээ. Монгол улс өөрөө өөрийгөө хүнсний ногоор хангах ёстой. Тэгэхээр чинь энэ талаас нь бид нар дэмжлэг заавал одоо төр засаг гэх юм уу банкны салбар хандаж энэ асуудал явах ёстой. Нөгөө талаас агуулгын асуудал байгаа. Яг тэгэхээр ингээд нөгөө орон нутгатаа бас агуулгын юм хүрэлцээгүй. За байгаа гэхэд одоо тэр нь жоохон үнэтэй байгаад байгаа байхгүй. За тэгэхээр тэрний бол ингээд нэг асуудал байгаа. Агуулгын асуудал дээр бол бас тийм. Агуулгач бас л одоо газраа шийдчихэж шүү дээ. Тийм зохицуултууд бол орж ирэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд яг ер нь бол агуулга байх нь байдаг юм билээ. Гол нь нөгөө нэг бүдүүн ногоо нарийн ногоо хоёрын нөгөө нэг температур өөр агуулгын нэг шаардлага өөр. Тэгэхээр нөгөө одоо болохоор хоёулынгийн нэг температурт хийчихээр байцаа сонгоно нэг. Тэгэхээр одоо бол бид нар ер нь байцаа сонгоно бол тасалж авчиад байна л да. Гэтэл бол тэрийг яг тариалах агуулгах боломжтой агуулга баригдсан байгаа юм. Тэгэхээр бол тэрийг одоо нэлээд олон тооноор одоо тэр яг нарийн ногооныхаа тариалтыг одоо тэр агуулга руугаа хийх ч юм уу ийм нэг юм зохицуултуудын ажлууд байгаа даа. Тэгээ энэ зохицуултуудаа хийчих юм бол бид нар бол нэг одоо нэг ойрын 5 жилдээ ч гэх юм уу тий. Ер нь хүнсний ногоо одоо бүрэн гэж бол ярьдаггүй юм билээ тий. 80-90% хүртэл тотоо хангах боломжтой гэж үзэж байгаа. Яг тэгэхээр зарим ногоо бол яг үнэхээр тариалах боломжгүй ч гэдэг юм. Хадлах боломжгүй. Тэгээ өвлийн хөлөмжийн асуудлууд ингээд яригдж байгаа. Өвлийн хөлөмж рүү бас нэлээд олон бизнесүүд сүүлийн үед орж ирж байгаа. Тэр хүзээлцгийн энэ тариал 1 тэрбумыг оруулаад одоо олох орлого нь бараг 90 ирж гисэн байлоо ч замбраагүй их мөнгө олд юм гэсэн. Тариаллынхаа нөгөө нэг төрлөөс хамаараа зарим нь маш их ашигтай тариалал байдаг юм байна. Тэгээд яг зөв тариаллаа олоод тариад ингээд тэгээд бас дээрээс нь ингээд энэ зөв сайхан зохицуулт дэмжлүүд нь ороод ирэх юм бол ер нь тариад аягүй сайхан амьдраад иж болохоор юм. Боломж санагдаад. За таны судалгаанаас харахад та манай эффектийн үр дүнгээ гаргацсан да юу хийх гэдэг ерөөхдөө тодорхой болгоцсон нь гол нь яг эдгээр хийх өрхүүд бэлэн байна уу? Одоо яг эдгээр үгдэх юм уу, сэтгэлзээ үгдэх юм уу? Яг ингээд тууштай хөдөлмөрлөд явах хүмүүс хэлэх байгаа. Аягүй урд яриад гэхээр нэг хурдан ярьж байгаа. Ер нь бол энэ нөгөө мэдээж бид нар чинь тариалан чарт юм уусаа биш. Тийм учраас бид нар тийм тариалтын талаар сурах юм бол асар их байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ дүнс Монгол ногоо төсөл маань өргөжлүүлээд энэ өрхүүдийг бол ингэж сурах ажлуудыг бол давхар явах юм байна. Нэг компонент нь бол тэгж явах юм. Тэгэхээр бол яг хуу ажилгүй ч юм уу яаж амьдрийдаа гэж үзсэн бол ядаж ногоо тариад зундаа байж бол өөрсдөө идэх ногоог бол дороо яачтай юм байна. Чи одоо хөлөмжөнд орж үзсэн үгүй юу? Тэгэхээр тэр нөгөө өвөрцөг чи баг ингэж өглөө бол нэг хөнгө авт юм биш үү? Тэр яаж хурахаараа тэгж хурдан урагд юм өөр гайхсан шүү дээ. Тэгээд бүр яг чингээс тэр хөлөмжнээс нь тэр ногоог нь аваад яаж тэр маш гоё мэдрэмж өгдөг юм шүү дээ. Амьд ингэж ногооч ингэж үнэхээр сайхан мэдрэмж өгдөг юм. Тэгэхээр бид нар бол энэ бас дэлгэцээр хандаад энэ
бидний хоолыг бэлдэж байгаа олон мянган тариалагч тэрийг асар их хөлс хүчээ зарцуулж байгаа хүмүүсээс талархах хэрэгтэй. Тийм байх. Монгол байгаа төсөл одоо ингээ 16 онд та админ үдгэж байгаа шиг байна. 16 онд бас хийж үтээсэн жоохон ч гэсэн одоо зүйлээсээ бид мэдээлэл өгөөд 17 онд бас юу хийж байгаагаа тавьчих гэж байна. Энэ төсөлийнхэн бол их тийм дараагийн хүмүүс үт юм болов уу бодоод ер нь бол хийсэн юм асар их юм байдаг байдаг тийм одоо бүхэл бүтнийг өмслийг бас төмсөөр хангах төвчний ажил хийсэн гэдэг бол зөндөл ярих юм бол байгаа. Тэрнээс гадна дөнгөж одоо 2 дугаар сарын буюу бусад үсгийн ногооны шатны хилцэн байгаа үнэ бол олон ажлуудыг хийж байна. За тэн дээр бол энэ уулзалтуудыг хийж байна. Change нэг талаас суугаад бие биенийг ингээд тойрч сууж байгаа энэ яах вэ гэдэг. Тэгээд distribution-тэйгээ хамт шийдгээд нэг уулзалт орлуудыг бол хийж байгаа юм байна. Тэгээд нээлттэй юм портал сайт хийж байгаа юм. Тэр нөгөө за би ийм хэмжээний одоо үр авмаар байна. Гэхэд нөгөөд надад ийм үр байна гэдэг тэгэхээр одоо нэг хүнсний ногооны үр болгон энэ ногооны өмнөч үрийг замбраагүй савлгаатай байгаа. Энэ тэмдгүү гэдэг. Яг л нэгдсэн мэдээлэл нь байхгүй учраас яг нэгдсэн мэдээллийн тавьсан бол доллар одоо 2000 гэдэг шиг тогтож шүү дээ бүх хэмжээтэй. Тэгэхээр бол зах зээл бол тийм зөв үйлдвэрлэлтэй орох тийм боломжтой тэр техник шатны ажлууд нь ингээд хийгдэж явж байгаа. Тэрнээс гадна хүнсний ногооны хэрэглээний одоо нэмэгдүүлэгчдийн маркетинг ажлыг бол бас ингээ бусад хэвлэл мэдээлүүд мэж энэ дээр бас их дэмжиж байгаа юм одоо Монгол хэл телевизэн бол дандаа одоо гоё зөв юм дэмжиж байгаа тийм. Тэгээ энэ хэрэглээний мэдлэг нэмэгдэх маркетинг ажлууд бол бас давхар явж байгаа юм байна. За баярлалаа. Явсан 44 ногоо байд юм. 44-ийн 5-ны бид нар хэрэгжилж чинь гэж бодохоор харамсалтай таа. Гэтэ энэ тоглоом нэмэгдэх байхаа гэж найдаж байна. Тавтай ажил амжилттай. За баярлалаа. За баярлалаа. Бид NMCG судалгааны компаниг үүсгэх захирал Бомэрдэнтэй судалгааны хүмүүстэн талаар ярьсан. Харин одоо манай дээг тавхан зөвлөгөө өргөжлөлээ.